Эртээ урдын цагт алсгалын хаан тусад нэгэн үзэсгэлэнт гүнж аж төрөн амьдран суудаг байжээ. Гэтэл нэгэн өдөр аимшигт хараалт өртөж цайзад хоригдсон тухайн цайзыг нь аимшигт луугаар хамгаалсан байдаг. За энэ бол үзэсгэлэнт гүнж пианогийн түүх бөгөөд энэхүү түүхийг өгүүлэн буугаар кино маань эхэлдэг. Тус улсын аслагдмал намагт нэгэн ногоон өнгөтэй, том биетэй, өмхийн амтай Шрэкийн хүлэмж биетэн оршин суудаг байв. Өөрийн намагтаа эрх дураараа заваараад байж байхад нь хотын иргэд Шрэкийг алж хотын захирагчид тушаах болно гэд хүрээд ирэх бөгөөд иргэд галт бамбаа гаргаж ирээд битгий ойрт нэтэр гээд ойролтол галт бам маань манай Шрэкийн хувьд зүгээр л нэг шүдэн зонтрааж байгаа юм шиг л амархан унтраач хана. Тэгээд байдгаараа өөдөөс нь ойролтол бүх иргэд айж үргээд зүгтааж орхино. Иргэдийн үлдээгээд явсан цаасыг хаартал дээр нь үлгэрийн баатруудыг ирэн сурвалжилж байна гэж бичсэн байв. Маргаан шуулж үлгэрт гардаг шүүр унсын шулам, долоон одоо, Пиноккио гээд үлгэрийн баатруудыг бүгдийг нь бариад хүчээр хаашаа чимбээ авч явж байна шүү. Үлгэрийн баатруудыг барьж ирсэн иргэдэд тэдэн мөнгөн зоос гээл тус бүрт нь үнлээд авч байхан тэр. Ярддаг илжиг авчирсан эмгэн харуулуудад энэ бол ярддаг илжиг гэтэл өнөөх илжиг огт ярихгүй байсан тул өөрөө өмнөөс нь ярьж мараад бүр нэг хөвгтэй юм болж харуулуудад баригдаад яваад өгнө. Баригдаад явсан эмгэн уурандаа шидэт дэнлөг хөлөөрөө өшгөлтөл ярддаг илжигний дээр унаж таарад илжиг дээшээ гів гинэтгэн хөөрч эхлэв. Нисэж байгаа илжиг өөрийгөө хөөх би нисэж гин би ярьдаг бас нисдэг илжиг боллоо гэд ярьж өгтөл харуулууд оо энэ илжиг чинь ярьж чаддсан байх штэ гэд гайхахтаа зэрэгцээд илжиг газар тунаж харуулуудаас зогтаан ой дунд давхсаар байгаад Шрэкийн өвзгийг мөргөөд зогсгоно хэр. Цэргүүдийн ахлагч цэрэг нь нэгэн жуух бичиг гаргаж ирээд би чамайг бас тэр ярьдаг илжийг хамтд нь баривчилж байна нэтэргээл хоолоогоо чичигнүүлэн гараа салгануулан унштал бусад цэргүүд нь аль хэдийнэ Шрэкээс айгаад зогтчихсан байдаг. За тэгтэл илжиг Шрэкийг даагаж чи үнэхээр дог юм аа. Би ч эргчлөөдөө оллоо нэтэргээл үглэж өгнө. Ярьдаг илжиг ямар л олиг байв гэж дээ. Хорвогийн хамаг эмээг хамт шимээд би бинтэйгээ танилцаад л алхаж явна. Угийн зожиг зантай Шрэк ярьдаг илжигтэй нилээн муухай харилцаад намагт нь иртэл илжиг би чамтай хамт амьдарч болох уу гэж гуйхад Шрэк үгүй энэ бол миний намаг эндээс яв гэж хөөж эхэлнэ. Тасралтгүй гуйсарайсан илжигнээс залхсандаа за гэж зөвшөөрчих бөгөөд гэхдээ гадаа байна шүү л гэхин тэр. Ингээд Шрэк гэрт илжиг гадна хамт амьдрахаар тохиролцов. Оройн зогоо идэж буй Шрэкийн гэрт хулган шиг амтангүйгээд тэр бүхэл өнөөх 7 одоо үлгэрт гардаг үнэг гээд баригдсан үлгэрийн баатрууд бүгд Шрэкийн намагт ирсэн байв. Шрэк байдгаараа ойрлж энэ бол миний намаг эндээс зайлцгаа гэтэл үлгэрийн баатрууд бидний хинч энд дуудаагүй бас хүссэндээ ч энд ирээгүй. Бидний хотын дарга лорд Фаркууд энэ газар руу цөлсөөн гэхин тэр. Ингээд Шрэк өөрийн намгаас үлгэрийн баатруудыг зайлуулж заван намагтаа ганцаараа аж төрөн амгалан тавин амьдрахын тулд хотын дарга Фаркуудтай уулзахаар илжигтэй хамт явахаар болдог. Уулын ядаргаатай ярьдаг илжигнээс өөр надтай хамт явах үлгэрийн баатар байна уу гэхэд хинч зориглож хөдлөхгүйсэн тул аргаа барахтаа илжигтэй хамт явахаар болно. Үзэгдэл солигдож ордон дотор томоос том толгойтой тагжгар одоо биетэй хачин том унжгар ирүүдтэй нөхөр гарч ирээд үлгэрт гардаг жигнэмгийг ташлаан зовоож байдаг. Энэ үед гаднаас цэргүүд орж ирэн шидэт толийг түүнд өгөв. Тэр бол хотын дарга лорд Фаркууд бөгөөд толноос энэ бол хамгийн хүчрхэг хаан тус мөн үү гэж асуухад шидэт тол зарчмын явд та хамшээ. Харин гүнжтэй гэрлэл хаан болох боломжтой гэж хэлдэг. Ингээд үнсгэлжин засангаа болон алс холын цайзад луугаар хамгаалуулан хоригдож буй үзэсгэлэнт гүнж пиано 3-ын аль нэгийг сонгох гэтэл өнөөгчийн пианог маань сонгочихно. Шидэт тол шүн болгож шалахгүй өрсөлд ордог талаар хэлэх гэтэл түүнийг ч сонсох хүсэлгүй хатнаа болгож хаан болохоор улаарна. Ингээд ордны бүх цэргүүдийг тулалдуулж шилдгээр шалгарсан нэг цэргийг пиано гүнжийг аврахаар цайз руу явуулахаар болов. Энэ үед Шрэк илжиг хоёрч ордонд ирж таарав. Гэхдээ ордны гадаа хинч байхгүй нам гүн байв. Ордны цэргүүдийн дунд орж ирсэн Шрэкийг харсан лорд Фаркууд шийдвэрээ гинэт өөрчлөн энэхүү ногоон мангасыг алж чадсан нь шилдгээр шалгарч аялалд гарнаа гэхин тэр. Ингээд бүх зодоонуудын болно. Манай Шрэк бүгднгийн бут зохино. Шрэк маань цэргүүдийг нүдээл дээрээс нь давж унаад илжигч яаж зүгээр ах вэ? Би зохиё гэж гуйсаар агаад нэг цэргийг будаа олгож өгнө. Ингээд Шрэк илжиг хоёр бүх цэргүүдийг ясны дараа иргэдийн алга ташилт хангинаж лорд Фаркууд Шрэкийг аврах хэмээн зарлав. Шрэк би намгаа буцаа авахаар ирлээ. Чи үлгэрийн баатруудыг тийш нь явуулсан биз дээ гэж хэлэхэд лорд Фаркууд хоёлаа гэрээ байгуулъя.
Хэрвээ чи миний нэг даалгаврыг биелүүлчихвэл би чиний намгийг буцаан өгөх болно гэв. Ингээд Шрэк Лорд Фаркуудын хүсэлтийг хүлээн авч Илжиг Шрэк хоёр гүнжийг аврах аян замдаа гарч ярилцаар явах үед Илжиг гүнжийг галлуунаас аварна гэдэг хитрхи аюултай зүйл гэж үлсээл модалцаар ас холын галтуулаар хүрээлэгдсэн цайзыг зорин явнаа. Цайзад ирэхэд хуучирч муудсан модон гүр байх бөгөөд Илжигийг урдаа гарган алхаж явтал Илжиг айд сандран би буцмаар байна гэхэд Шрэк гүүрийг улам ихээр савлуулан Илжигийг айлгаж гүүрний нөгөө талд гаргачихав. Цайзад ороод Шрэк Илжигт шат олгыг даалган өөрөө хуйг дуулга өмсөн луудаа толтохоор явдаг хэдий ч Илжиг шат хайж явсаар луудад харалтчихдаг. Луу сэрж Илжигний араас галаар төргөж Илжигний бүксийг тас хазагтай зэрэгцээд Шрэк луугийн сүүлнээс татаж анхаарлыг сануулж чаддаг хэдий ч луу сүүлээрээ Шрэкийг шидэхэд азар Пёна гүнжийн өрөөрөө шидэгдэхэн дэр. Луу Илжигний араас хөөж гүүрээр гарахаас өмнө хоёр талын гүүрийг нурааж гарцгүй болгоно. Аваа самбаатай ярддаг Илжигчин гинтгийн сэргэлэн зангаа ашиглаж та чи охин луу юм уу? Таны шүд ямар гоё танан цагаан юм бэ гэсээр луугийн сэтгэлийг татаж луу амнаасаа зүрхэн хэлбэртэй утаа гаргаж төөний сүүлнээс өргөн аваад явчихна. Энэ үед Пёна гүнж Шрэкийг хараад өөрийг нь аврахаар ирсэн ханхуу хэмээн бодож цэцэг барьж бие бэлдэн орон дээрээ унтаж байгаа дүрсгийн хөвтөх бөгөөд уруулаа царвалган үнсүүлэх гэтэл Шрэк сэрээрээ хэмээн сэгсэрч гулдчин чи Пёна гүнж үү гэхин тэр. Ингээд гүнжийн гарнаас чирч өрөөнөөс гүйж гарахад гүнж уурлаад рамадаг байх ёстой штэ гэд би чамд алчураад орсоё гэхэд өнөөхөр нь нүрийн арчаад буцаага шидчихв. Тэгээд гар зэнд байгаа гэж гүнжийг хэлэхэд би өөрийн Илжигээ аврах хэрэгтэй гэх бөгөөд үүнийг сонссон гүнж таныг ямар юмных нь баатар гэхэвдээ гэхт нь байгаа минь л ингээд цааш яван хаалга онгойлоход луу хайр дурлал даван баад харин Илжиг айдастай. Шрэк Илжигийг аврахаар таазан дээрх гинжнээс зүгдэн доош унахтаа зэрэгцээд луу Илжигийг үнсэх гэтэл Шрэкийн үзгийг үнсэж таардаг. Луугийн уур хурч Шрэкийг идэх гэтээ Шрэк барьж байсан гинжээ тавьж луугийн хүзүүн төмөр уулаж хамтдаа зүгтнэ. Замдаа зогсож байсан гүнжийг твэрж гуруулаа нийтлэн зүгтаахад Шрэк луугийн учрыг олохоор газраас илд авч гинжийг гацаагаад зүгтаачихав. Гүүрээр дамжин зүгтаах мөчөд луу тэдний араас галаар төргөж гүүрийг шатаах бөгөөд азар тэд гүүрнээс зүгдэн амьдулдаж чаддаг. Энэ үед луу тэдний араас хөөсөөр гинжиндээ гацаж нэг хөөрхөн өрөвдөлтөй харцаар хараад үлддэг. Цайзаас гарсны дараа гүнж Шрэк болон Илжиг талархал илэрхийлэн агуу хөлөгт баатар минь та надад дуулгаан авч өөрийгөө танилцуулаач гэхэд Шрэк үгүй тэг шаардлагагүй гэв. Пёна гүнж хэрвээ та дуулгаа авахгүй бол намайг яаж үнсэх юм бэ гэтээ Шрэк юу вэ миний даалгавар тийм болцод байгаагүй дээ хэмээн мэл гайхаж орхидог. Шрэкийг жинхэнэ арина гэж итгэсэн гүнжийг харсан тэд шоолжинийн дуулгаа авахад гүнж мэл гайхаж та махчин уу? Үгүй ийм байх ёсгүй гэд урваагаа зогсчихдаг. Шрэк яагаад өөрийг нь аврахаар ирсэн талаараа түн тайлбарлаж өгөөд бяцхан маргаан үнсэж гүнж би тэр ханхуугчийн энд ирээд өөрөө намайг авартал хүлээж бай гэхээр Шрэк түүнийг мөрөн дээрээ тохоод аваад явна. Явх замдаа гүнжийн жинхэнэ ханхуу бол ихээхэн намхан сонин хүн гэж мэгээд ярилцаар явтал нарч жаргахаар болсон байх бөгөөд гүнж нэг газар олж эндээ амраад маргааш хөдлөе гэснээр гүнж агууд манай хоёр гадаа хоноглохоор болов. Дээшээ харж хөвтөн оддын талаар ярилцаж авраг том тэргэл сарыг харангаа элдвийг ярилцсан хонно. Нэг одлын ярьдаг Илжиг сайхан ч юм шиг. Энэ үед Лорд Фаркууд хормын бэлтгэлээ базаан гүнжийн зургийг толноос асуусаар л хэвтэнэ. Өглөө болж гүнж ой донд шувуудтай хамт дуулалцаар эцэст нь өндөр өнгөөр дуулж байгаад шувууг дэлбэрч өгсөний дараа 3 ширхэг үнгийг навч өглөөний цай бэлтгэсэн байдаг. Ингээд замдаа явж байтал нэг далтгансан нөхөр хаанаас чимбэ гинэд гарч ирэн гүнжийг шуурч модон дээр гараад би таныг аимшигт ногоон арааднаас аварлаа хэмээгээд гүнжийн гарыг учир зүггүй үнсэж үнгээд нээх заваа. Тэгснээ гүнжид өөрийгөө танилцуулан бусдыгаа дуудахад ой дундаас далтгансан эдэн нөхдүүд гарч ирээд дуулж хуурдаад эхлэхээр гүнж нөгөө нөхрийг чинь шууд шааж унгаагаад бусдыг нь ч гэсэн болгож өгдөг. Цайзад хоригдож байхдаа кунфу мастер болтлоо бэлтгэл хийсэн юм уу хайшин. Амар задлтдаг. Шрэкийн өгзгөн сум зогцсон байгааг хараад авах гэтэл Илжиг тэрүүгээр нэг сүр бадруулж Шрэк өөхөх нь одоо би яана хонглын үзүүрт гэрэл асуул бити дагаж яваараа нэтэргээд бөө юм болж өгнө. Тэгээд Пёна гүнж Илжигийг чи зүгээр ой модон дундаас улаан өргөстэй цэнхэр цэцэг болоод ирээ гэд явуулчихдаг. Үнэн дээр өглөөд эсэн Илжигийг төр хугацаанд холдуулах арга юм билээ л дээ.
Илжиг улаан өргөстэй цэнхэр цэцгийг хайсаар олохгүй байсан тул зүгээр л тааралцсан цэнхэр өнгийн цэцгийг амандаа зугаад очиход манай хоёр сумыг авах гэж бөөн хөзөлдөөн болж агаад би биен дээрээ давхралдаад унчих үед Илжиг хараад хоёулахнаа үлдмэр байсан юм бол зүгээр л надад хэлчихгүй дээ гэхэд Ширээг өөгүй тийм зүйл байхгүйгээд ангаагаад байж байхад нь пиано гүнж сумыг нь суглаавнаа. Явах замдаа манай хоёр олон саад бэрхшээлтэй тулгарсан ч нэг хөрхөн бие бинийгээ шоглож халамжлан замд тааралдах хамтдаа шаар хийж тоглоод л энэ үеэс тэдний хайр эхэлж байгаа юм. Ингэж явсаар цайзын өмнөхөн ирэхэд гүнж гинэтгэн л би жоохон сандраад байна. Бас Илжигний би нэлээд харуухан харагдаж байна гэд нарж аргах үед хулганы мах шарж идээд би бинийгээ ширтэнсэн. Ингээд юу юугүй нарж аргах болсныг анзаарсан гүнж агууд амархаар оров. Шөнө болж гүнжийн байсан газар Илжиг орж ирэхэд хинч байсангүй. Харин үлэмж том биетэй нов ногоо мангас ахын дэр. Илжиг Ширээгийг дуудан ойрлоход би гүнж байна гэж хэлээд би ухаан орсон цагаасаа л эхлэн хараал тусаж нарж аргах үеэр үслийн ногоо мангас болоо урдаг. Тэгвэл энэ бүх хараалыг Гэрлэхэг Баатрын хайрын үнсэлтэл зогсоож чаднаа гэх бөгөөд үүнийг сонссон Илжиг та мангас, Ширээг бас мангас та хоёр сайхан зогсох юм биш үү гэх юм тэр. Энэ үе Ширээг агуун гадна цэцэг бариад гүнжид өгөх санаатай юу гэж хэлж өгөхөө мэдэхгүй байгаа бололтой сандар твдэн өөртөөгөө яриад ирэхэд гүнж ийм муухай үслийн амтантай хэн амьдрах вэ гэж хэлхийг Ширээг сонсоод өөрийг хэлж эхлэе гэд бодож чаддаг. Яг үндэ пиано гүнж өөрийнхөө үслийн мангас болсон талаар л ярьж байсан юм шүү дээ. Илжиг би энэ бүгдийг Ширээгэд хэллээ гэхэд гүнж үгүй гэснээр Илжиг тэгвэл та өөрөө хэлээрэй гэд яваад унтна. Өглөө олж гүнж Ширээгэд өөрийнхөө талаар хэлэх гэтэл Ширээг уурлаж бухимдаад түүний үгийг сонсхийг ч хүсдэггүй. Энэ үед Лорд Фаркууд сэргүүдтэйгээр Ширээгийн намгийг буцаан өгч байгаагаа илэрхийлэн гүнжийг аваад явна. Ширээгэд бүх учрыг хэлэх гэж байсан Илжиг рүү уурлаж орлоо түүнийг бас гомдоогоод явуулчихдаг. Ингээд бүгдээрээ л хаа сайгүй ганцаардаж бодолд автна. Ширээгийн намагт Илжиг ирж модоор өөрийн хэсгийг тэмдэг тавьж байх бөгөөд би гүнжийг аврахад үүрэг гүйцэтгсэн тул энэ намгийн тал нь минийх гээд тэд хоорондоо муудалцаж байгаад Илжиг пиано болж хамт хайртай. Тэр чамайг тэгж хэлээгүй. Тэр өөр зүйлийн талаар хэлж байсан юм а гэхэн тэр. Ингээд тэд гүнжийг Лорд Фаркуудтай хорим хийхээс өмнө очиж зогсоохоор болох бөгөөд луу Илжиг хоёр айл хэдийнэ очроо олчихсан байдаг. Ингээд тэд лууг унаж гүнждэр очихоор явна. Орд нь маш олон хүмүүс цугларсан байх бөгөөд бүгд Лорд Фаркууд болон пиано гүнжийн хуримд өргөцсөн бололтой. Пиано гүнж наарж аргах гэж байгааг ажиглан өөрийгөө мангас болон хувирхаас өмнө ёслолын арга хэмжээг хурцгаж өгөхийг хүсэх энэ мөчтэй зэрэгцэн Ширээг Илжиг хоёр ордны гадаа ирсэн байна. Илжиг чи хитрхи яарад байна? Энэ хормыг эсэргүүцэж байгаа хүн байна уу гэхтэн чи би байна гэж орох хэрэгтэй нэтргээл бас хөөрхөн зөвлөгөө өгöd байгаамаа. Лорд Фаркууд пиано хоёрыг яг үнсэлцэх гэж байхад нь Ширээг дайран орж би эсэргүүцэж байна гэхин дэр. Тэгээ Ширээг чи энэнтэй гэрлэж болохгүй. Учир нь энэ зөвхөн хаан ширийн суухын тулд чавтай гэрлэж байгаа юм а гэхэд үүнийг сонссон Лорд Фаркууд чи гүнжид дурлж хаяа нэтргээ шоолж өгдөг. Тэгснээ харуулуудаа шоолж инэ гэсэн самбар өргүүлж агаад хотын иргэд бүгд Ширээгийг шоолж эхэлдэг. Энэ үед пиано гүнж Лорд Фаркуудыг үнсэхгүйгээр шөнө нь нэг өөр, өдөр нь бас нэг өөр гэж хэлээд нарны өмнө зогсож ногоо мангас болон хувирдаг. Харуулууд орж ирэн хоёуланг нь барьж аваад пиано гүнжид утга дулгаж би чамайг насан туршид чинь цайзад орох болно гэж хэлдэг. Ширээг нэг гараа арай гэж мултал шүгэлдснээр цонхоор Илжиг луу хоёр орж ирэн Лорд Фаркуудыг залгин тэд хайр дурлалын жинхэнэ үнсэлтээр бие бинийгээ үнсснээр пианогийн маань хараал арилж тэрээр энэ биеэрээ өөрдүүлсэн байдаг. Пиано басаж ирээд би үзэсгэлэнтэй болох байсан шүү дээ гэхэд чи минь үзэсгэлэнтэй байна гэж хэлээд Ширээгийн намагт хормой хийж байгаагаар кино маань аз жаргалтайгаар төгсдөг. Ер нь бол энэ анимашн хүүхэд насны маань хамгийн дурсамжтай анимашны нэг бас админийхэн хувьд хамгийн best анимашн гэж боддог учраас ярьж өгөхөөр шийдсэн юм шүү. За тэгээ дараагийн дугаар буюу part 2-оор уулзлаа. Түр бай бай.